Монголчууд нэвтрүүлгийн өмнөх дугаард 20 дугаар зууны эхээр тэрхүү шашны урдагтай зэрэгцсэн хүчтэй дэлгэрч байсан гар урлын чухал төрөл болох дархны урлын тухай өгүүлээ зогсохгүй тухайн цаг үед оршин амьдарч байсан содон сонин түүхэн хүмүүсийн талаар хүргэсэн. Тэгвэл бид өнөөдрийн дугаард 20 дугаар зууны эхээр хүчтэй дэлгэрч монголчуудын соёл иргэн шил, ард түмний аж амьдралын хэв маяг түүхэн цаг үеийн өвөрмөц онцлогийн илэрхийлэл болж байсан Монгол модон эдлийн урлал, уран барилгын үүсэл хөгжлийн талаар өгүүлэх болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Мон Содрын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Содрын хэвлэлийн газар. Модон эдлэлийн урлал 19-р зууны эцэс 20 дугаар зууны ихэнх үед Монгол ардын гар урлал хүчтэй сэргийж, сүм хийд, шашны урдахын ухаан өрнөн дэлгэрч, нутаг болгонд алт мөнгөний дархны зартай төвөг бий болохын зэрэгцээ модон эдлэл урлал биедан хөгжих болж, гар урчуудын ур чадвар сайжирч, улмаар төрөлж хандлагатай болсон юм. Тэдний ихэнх нь ноёдын өргөөгөрт эсвэл хүрээ хийдийн дэргэд ажиллаж байжээ. Тухайлбал Сэцэн хан аймгийн Тоован, Хардал Бэсийн хушуу, Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний хүрээ, их хүрээнд модон эдлийн олон урчууд амьдарч, бурхан шүтэн, шашны элдв эдлэл, эмээлийн тоног хэрэглэл, гэрийн мод тавилга, эмээлийн мод, арга савар, сав суулга, бурхан шүтэн урлаж, сүм дугуйн барих, шинчилэхэд оролцож байжээ. Энэ тухай 20 дугаар зууны эхээр монголоор аялсан Гүрэм Гэржин Майло монголчуудын дунд модон урлал илүү хөгжсөн байна гэж тэмдэглэсэн байдаг. Тэрээр энэ нь монголчуудын сүм дугуйн барих, засварлахтай холбоотой юм гэсэн бол 1910-ад онд Монгол орноор аялсан Морозов энэ тухай илүү дэлгэрүүлж сэлэн мөрний цаад захад суугч монголчууд модны ажил эрхэлж голдуу авдар сав хийж зэрэгэлдээ хошуундаа хониор арилждаг гэсэн байна. Энэ үед бараг бүх нийтийн хөдөлмөр болж хөгжсөн гэрийн мод тавилга хийх, хашаа сарвч барих зэрэг модчин мужааны ажил ихэд хөгжихийн зэрэгцээ нарийн урд үе ухаан шаардах сэлбэрийн урлаж ихээхэн хөгжих болжээ. Модон эдэл урлаачдын ихэнх нь ядуу лам, жирийн ардууд байсан тул тэд голдуу дархчуудын адил эцгээсээ өвлөх эсвэл гэрийн багш дагалдан сурах хэлбэрээр зарим нь томоохон хүрээ хийдийн дэргэдэх урлагийн сургууль суралцж урлах чадвар, дадлаг эзэмшиж байжээ. Тухайлбал их хүрээнд гар урлалын олон төрөл дагалдуулан сургадаг шашны сургууль 1920-од он хүртэл ажиллаж байсан байна. Айрны сав, савар, арга, гэрийн хаалга, гэрийн унь, гэрийн хан, гэрийн тоон. Уран барилга монголчууд хот суурин, орд өргөө, шашны болон иргэний уран барилгын маш олон дурсгалыг үлдээсэн төдийгүй үндэсний өвөрмөц онцлогтой уран барилгын арга ухааныг боловсруулж түүнийг дорн дахны сонгодог ололтоор баяжуулан хөгжүүлжээ. Үүний тод жишээнд 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд Монголд барьж байгуулсан олон арван сүм дугуйн, дасан, хүрээ хийдийн барилга орно. Богдын цагаан сүмийн цогчин дугуйн. Матарших хаалга 2010 он. Гэсэр сүм
Хятадын хөхийн шашныг шүтгч Гүвэ овогт Захар гэгч хүн 1919-өөс 1920 оны үед хөхийн шашны номлолыг өргөн дэлгэрүүлэх зорилгоор хүрээний баян чирээлийг хятад иргэд хятад лам нараас хөрөнгө мөнгө суглуулж Гуанди шүтэн буюу Гэсэр сүмийг Таскны овооны энгэрт байгуулж байжээ. Хэрмэн хашаанд гол сүм, нарийн сүм, хөлгийн сүм, өргөл мөргөлчдийн болон хөхийн шашны сургуулийн байшин Гүвэ овогт Захарын сууц, жин хэнгэрэг, жин хонхны 2 сүүлрэх зэргийг анх барьсан байна. Тэгвэл хятад хэв маягийн сүм дугуйн бүхий энэхүү уран барилгын цогцлборыг 1933 онд улсын мэдэл авчээ. Ингээд 1966 онд Гандан хийдийн уран баримтч зураач Данзан лам хуучин байсан Гуандын хятад баримлын оронд морь унсан гэсрийг баруун зүүн талд нь цас чигэр Рогма Гуан дүрийг цасан шуумал шавар баримлын аргаар урлан бүтээсэн байна. Гэсэр сүм 2008 он. Гэр хэлбэрт модон дугна. Монголын уламжлалт уран барилгын нэг төрөл нь гэр хэлбэрт модон дугна юм. Их хүрээний 10 датсан 30 аймгийн гэр дугнуудаас Эрхэм тойны, Ванга, Эх Дагны аймгийн зарим дугна өнөө үе хүртэл хадгалагдсан үлдсэн юм. 8 дугаар бүгдийн хатан Дондог дулмын нэртэй гэр дугныг 1903 онд байгуулж Эх Дагны аймаг хэмээн нэрлсэн уг дуганд 1000 орчим лам хурд хурж байсан мэдээ бий. Энэхүү дугныг 1940 онд улсын цэрэгт шилжүүлэн өгчээ. Гэр хэлбэрт дугныг бүтээхдээ монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, бүтцэд тулгуурлан түүний орон зай, дотоод байгуулалтыг өргөжүүлэн зохиосон учраас Монгол үндэсний уран барилгын чухал дурсгал болжээ. Эх Дагны аймгийн цогчин дугна. Майдрын дугна 20 дугаар зууны эхэн үе. Чойжин ламын сүм. 8 дугаар богд Жавзан дамб, Төрсөн дүү Лувсан хайд буюу монголчуудын нэрлэгээр Чойжин лам зориулж 2 чудаа сүм дугна бариулжээ. Анх 1899 оноос Чойжин ламын сахиусны хурлын их баг 2 сүм, Лавран ордчаас байшин хашаа зэргийг барьж 1901 онд дуусгажээ. Гэвч энэ цогцлбор 1903 онд шатсан учраас 1904-өөс 1908 онд Чойжин ламын сүм, орд, хурд номын байрыг хүрээний төв хэсэгт шинээр бариулсан байна. Түүх соёлын энэхүү дурсгалаас өнөөдөр гол сүм Махарназын, Зуугийн, Занхан, Ядмын, өндөр гэгэний зэрэг сүм, гэр тугдам, Ямпай хаалга, Хэрмэн хашаа зэрэг нь үлджээ. Чойжин ламын сүмийн барилгууд нь урлан бүтээсэн арга, хэв маяг, хийц бүтэц, дотоод гадаад чимэглэл зэрэгээрээ үндэсний уран барилгын гайхамшиг дурсгал болдгийг. Гандан тэгшлийн хийдийн гунгаа чойлон дасан. Бог тааны ордон музей. 20 дугаар зууны эхэн үеийн уран барилгын өөр нэг томоохон төлөөлөл бол Богдын ногоон ордон хэмээх уран барилгын цогцлбор юм. Энэхүү ордныг 8 дугаар богд Жавзан дам путгтын Дэчин болын Хэрмэн дэх шар ордог шатсны улмаас 1893-аас 1906 оны хооронд Туул голын орчимд барьж байгуулжээ. Үүнд
Махаранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Лаврын сүм тэргүүтэнг барьсан байна. Мөн тэнд Оросын 2 дугаар Николай хааны 8 дугаар богдод бэлгэлсэн барилгын зураг төслөөр 1905 онд Богд хааны өвлийн ордон хэмээх Европ хэв маягийн 2 давхар байшинг барьсан түүхтэй юм. Харин Богд хааны ногоон ордныг 1926 оноос музей болгосон байдаг. Энэ та бидний нэрлэж заншснаар Зайсангийн наан Туулын голын хөвөнд орших Богд хааны ордон музей юм. Богд хааны шар ордон Богдын ногоон ордон музей олон улсын байгууллагын албан ёсны тодорхойлолтод заасан шин чанар бүхий музейн тухай үзмрийн газрыг Монголын Эрдэмтэн мэргэд соён гэгэрүүлэгчид нэлээд эртнээс үүсгэн байгуулж түүх соёлын янз бүрийн дурсгалыг цуглуулan хадгалж дэлгэн үзүүлдэг байжээ. Тухайлбал 1842 онд Ноён хотод Данзан Аравжаа, Гивэдийн Аравжаадын хэмээх үзмрийн сүмийг үүсгэн байгуулсан нь зориулалт, зохион байгуулалт хэлбэрээр жинхэнэ музей байсан. Энэхүү үзмрийн сүм нь бусад хурал номын газраас огт өөр. Зөвхөн Ноён хотын цуглуулгыг хадгалах нэг хэсэг, үзмрийг нийт үзүүлэх нөгөө зориулалтаар барьсан өөр нэг хэсэг бүхий 2 хэсгээс бүтсэн байр байжээ. Түүнчлэн Богд Жавсандан Будхтын дотоод гадаадын улс орноос авчирсан янз бүрийн амьтдын чихмэл, хатаамал болон элдв төрлийн эд юмсыг сонирхон цуглуулдаг байсны дотор цаг чухал байр эзэлдэг байсан гэдэг. Үүнийг гэрчлэх нэгэн өвөрмөс баг гэрийн тооны хэртэй цагийг 8 дугаар Богд Жавсандан Будхт Сайн Ноёнхан аймгийн Далай Чанхар вангийн хушууны Дашаагийн шар хэмээх дархнаар урлуулж зуны ордныхоо үүдэнд хиймэл арал дээр шилэн шилтгэн дотор залж байжээ. Харин энэхүү Богд Жавсандан Будхтын цуглуулга хожим Монгол улсад музейн байгууллага үүсэн бий болох үндэс суурь нь болсон байдгийг. Тэгвэл 1921 оны сүүлээс Монгол орны байгалийн эрдэс бодис, ургамал амьтан, түүх соёлын дурсгал зүйлсийг цуглуулж, судлан шинжлэх, ард түмэн үзүүлэн таниулах ажил төрийн бодлого болон тавигдсан байна. Ингэхдээ Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмд музей хэмээгч нь зүйлбэрийн сонин зүйлийг хураан олж хүн үзэж таних үед тус болгоно гэжээ. Ийхүү 1922 оноос Монгол орны түүх, байгаль, өвс, ургамал, ан амьтан, угсаатан, соёл урлагийн холбогдлолтой үзмэр Судар бичгийн хүрээлэнгийн нэрээр Жамин гүний хашаанд цугларчээ. 1923 оны намар одоогийн Улаанбаатар зочд буудын дэргэд байсан нэг жижиг байшинд Судар бичгийн хүрээлэнгийн шийдвэрээр улсын музейг албан ёсоор нээж Жамин гүн дарга нь болжээ. Ноён уулын бушнаас олдсон сумны зэв. Богдын цаг. Нэвтрүүлгийн хамтрагч Монсудар хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид 20 дугаар зууны ихэнх үед Монгол ардын аман зохиол, язгуур урлаг, үндэсний уламжлалт, дуу хөгжим, бүжиг ямар онцлогтой байсан талаар өгүүлээ зогсохгүй. Монголд кино, театр, урлагийн үндэс суурь хэрхэн тавигдсан тухай сонирхол татам сэдвээр эргэн уулзах болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсудар хэвлэлийн газраас эрдэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.
Монголчууд нэвтрүүлгийнхээ өмнөх дугааруудад бид 19-р зууны сүүл 20-р зууны эхээр монголчууд урлах соёл уламжлалаа хэрхэн өвлүүлж түгээн дэлгэрүүлж байсан тухай өгүүлсэн. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаард 20-р зууны ихэнх үед Монгол ардын аман зохиол, язгууруулаг, үндэсний уламжлалт, өв соёл, дуу хөгжим, бүжиг ямар онцлогтой байсан тухай өгүүлээ зогсохгүй. Монгол кино, театр урлагийн үндэс суурь хэрхэн тавигдсан тухай сонирхол татам сэдвүүдийн талаар хүргэхээр бэлдлээ. Бидний нөхөн нэвтрүүлгээ Монсулдар хэвлэлийн газраас эхлэн гаргасан монголчууд 20-р зууны ихэнх номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсулдар хэвлэлийн газар. Монгол үндэсний дуу. Монгол үндэсний дуу хөгжим нь нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг, ёс заншил, зан үйл, баяр наадам, ертөнцийг үзэх үзэл болон байгаль газар зүйн орчин, цаг уурын онцлогоор нөхцөлдөн үүсэж, олон зууны турш өвлөн уламжлагдаж, ховьсон хөгсөөр иржээ. Тиймээс ч бусад улс үндэсний дуу хөгжмөөс өвөрм сонслог хэв маяг хэлбэрээр ялгардаг. Тухайлбал гүн ухааны болон утга уянгийн сэдвт Монгол үндэсний урт, богино дуу, бодол бясалгалын ая эгшиг, хөөмий, ёроол цол, үлгэр туйлн, Монголын гэсэн өвөрмөс өнгө төрх, аялгүй эгшлэлтэй урлаг болон тогтож, дэлхийн дахны сан хөмрөгт багтсан байдаг. Тэгвэл 19-с 20-р зууны эхэнд уртын дууч дууржив, чимэд сэрэн, ловсон гомпил, бомб, паврон, дорж давгнар, эртний сайхан, эрхэм төр, жаргалтай дэлгэр, уйхан замб твийн наран зэрэг олон арван сонгодог уртын дууг дуулж, туйлж, жилкэр, парчин нар, гэсэр, жангар, бомэрдэн, хан харангуй зэрэг хөдөн их туй сайлж үндэсний өв их соёлыг түгээсээр байжээ. Түүнчлэн хандармаа, сүнжидмаа, аргагүй амраг, алгэрмаа, сэндэр охин, хулсан ташуур, юндэн гөөгө тэргүүтээ үндэсний богино дуунууд тухайн цаг үе нийгмийн харилцаа, түүхэн үйл явдал, хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, хүсэл мөрөөдөл, амьдралын зөрчил бэрхшээлийг тусган тодорхой бие хүмүүстэй холбогдсон үүсэж, ард нийтийн дунд түгэн тархсаар ирсэн юм. Монгол үндэсний богино дууны үг ая төдийгүй дуулах донж маяг, нам төрхөн орчин нөхцөл цаг үеэ даган өөрчлөгдсөөр иржээ. Жишээ нь 19-р зууны сүүл 20-р зууны эхээр хот хүрээний айл өрх, орд өргөнд хуур, хуучир, ятг, шудраг, лимб зэрэг хөгжмийн зэмсэгтэй хамсран тодорхой донж маяг оруулан дууж хөгжмөлдөг хүрээ маяг дэлгэрсэн байдаг. Ловсон хуурч. Алдарт туйлж, манжихааны парчин. Олноо үхэрчин хүү хэмээн алдарсан алдарт лимчин сэрэн дорж, хуурч төдөв. Үндэсний дан хөгжим. Монголын хөгжмийн урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь үндэсний дан хөгжим билээ. Морин хуур, хуучир, цуур, товшуур, икэл, лимб, шудраг, ятг, төмөр хуур, хулсан хуурт зориулсан ая татлаг, эскэрээ зэрэг нь дан хөгжмийн зохиол төрж гарах үндэс шалтгаан болдог байна. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр хүрээ хийдийн дэргэд шашны болон үндэсний хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэн холимогжуулга, цөөхөл хөгжим бий болж байсан мэдээ бий.
Энэ үед мөн өрнөдийн хөгжмийн зэмсэг болох мандолин, нарийн бүрээ, кларнет, угуулсан бүрээг Монгол үндэсний хөгжмийн зэмсэг, хуур, хуучиртай хамсруулан тоглож байжээ. Тэгвэл өрн дахны симфони найрд хөгжим нь Монгол улсын радио хорооны дэргэд яруу тунгалаг найрд хөгжим нэртэйгээр анх байгуулагдж байсан түүхтэй. Харин 1912 онд Оросоос цэргийн сургагч нарыг авчирч 1914 онд Богдын ордны дэргэд цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулан цэргийн марш Монгол улсын сүлд дуулал эгшгэлүүлсэн нь өрнөдийн хөгжмийн соёлыг Монголд нэвтрүүлэх анхны алхам болжээ. Лимб Бишгүр Морин хуур дуударма Монгол Ордын хувьсгалын дуу шивээ хяалт Монголын орчин үеийн хөгжмийн анхны бүтээлд тооцогддог. Дараа нь магнаг үсгтэй туг, улаан туг, агаараар нисдэг аэроплан зэрэг дууны үгийг зохиож түүндээ Монгол үндэсний ямар нэг дууны үндсэн аялгауны ерөнхий хэлбэрийг төссөн мөртөө идэвхтэй хурц өрнүүн бадрангуй өрнөдийн маршийн чигийн аян зохиосон нь хувьсгалын утга агуулгад нийцж байлаа. Түүнчлэн Монгол транс, Май нэгэн, Баатар улаан зэрэг намын төв сургуулийн дуу, буян нэмхийн хувьсгал залуучууд дуу, Монгол интернационал насад оржийн пионерийн дуу гэх мэт 1920-ад оны олон дууг үндэсний дууны аянд тулгуурлан зохиосон байна. Бүжиг Монголчуудын уламжлалт бүжиг урлагийн бус төрлийн нэг адил хүний амьдрал, ажил хөдөлмөр, угсаатны зан үйл, байгаль нийгмийн тухай үзэл ойлголтыг тусгасаар иржээ. Монгол бүжиг нь нүүдэлж малчин монголчуудын байгаль цагууртай зохицсон амьдрах явцдаа үүсгэн бүтээсэн амьдралын өвөрмөц сэтгэлгээг хөдөлгөөний ураар дамжуулан илэрхийлдэг онцлогтой. Тэгэхдээ Монгол хөгжмийн язгуур үндэсний болон шашны зан үйлийн ордны гэх мэт төр төлбөртэй мөн баруун зүүн Монголын төв халахын гэсэн ялгаатай хөгжиж байжээ. Үндэсний бүжиг Баруун Монголд өргөн дэлгэрсэн бие биелгээ, аксал, дөрвөн орд, эвийн голын урсгал, цацал, жуурай гэлдэн, их татлаг, өрөөлтэй халтар, могой хээр гэх мэт бүжиг нь өөр өөрийн агуулга, хөдөлгөөний онцлог, хөгжмийн эгшгэлэл, орчин, орон зайтай юм. Төв алхын биелгээ бурятын ёхорч нийт Монгол оронд өргөн тархсан үндэсний бүжиг бөгөөд хөдөлгөөн, аяг шиг хөгжмийн зэр зэмсэг нь ялгаатай. Ерөөл магтаал, үлгэр туйлын урлаг буюу ардын урлаг. Монгол үндэсний ерөөлч, магтаалч, үлгэрч туйлчид эртний хөлгийн их туйлс, үлгэр ерөөл магтаалыг үеэсүүд уламжлан үлдээсэн төдийгүй тэдний тоглолтын арга барил, хувирал өөрчлөлт зэрэг нь Монголын орчин цагийн театрын урлагийн хөгжилд
жинтэй нөлөө үзүүлсэн байдаг. Ерөөлж магтаалж, үлгэрч туйлс нарын урлаг бол нэг хүний театр учир тэдний тоглох урлаг, тоглолтын арга, нам төрх, ур чадвар тэргүүт нь нэн сайн байдгийн. Тухайлбал харьцангуй бага хугацааны дотор хайлдаг мөчлөг туйлаас эхлээд бүтэн сар хайлдаг их хөлгөн туйлсыг монголчууд эрт дээр үес бүтээн туурвж өвлүүлэн үлдээхдээ гол төлөв товшуур эсвэл хуур хуучир хөгжмийн дагалдантайгаар цээжээр зохион тоглох театрчилсан хэлбэрийг өргөн хэрэгдэж байжээ. 19-оос 20 дугаар зууны ихэнх үед Баглай, Бата, Барчин гэх мэт туйлч нар дайны хүрэл хан харангуй бом эрдэн зэрэг туйлыг хэд 3 хоногоос бүтэн сарын турш өдөр намраад товшуур хөгжмийн аялгуудаар хайлан хүүрнэн хэлдэг байсан тухай мэдээ бий. Энэ үлгэрч хуурч туйлчид бол Монгол оронд үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвуулангийн үргийг гүйцэтгсээр иржээ хэмээн Сэндийн Дамжинсүрэн өөрийн номондоо тэмдэглэн үлдээжээ. Хүрээний ши янзааныхан үндэсний харилцаа дууны бичил театр. Монгол үндэсний харилцаа дуун зохиомж, бүтэц, тоглолтын арга хэлбэр зэргээрээ Монголын театрын урлаг чухал үүрэг гүйцэтгсээр иржээ. Тухайлбал Засагтан аймгийн хан хөхийн уулын хошуу, одоогийн Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумын нутгийн Ноён Луу Жанжин гүн хэмээх Ловсон дондовын нутаг хушуундаа зохиож байсан наадам дээр Өвгөн шувуу хоёр харилцаа дуугаар театрчилсан тоглолт зохиодог байжээ. Энэ үед Жава, Дүйнхэр даалам, Шалзат баахан шарга, 88-тай намсан гуай, Торой ванд, Дөвчин унзад Сумья ноён гэх мэт сэдв агуулгын хувьд баялаг олон дуу дэлгэрч байжээ. Эдгээрээ Сумья ноён харилцаа дууг анх 1921 онд Сэргийн газрын урлаг уран сайхны анхны бүлгэмд жүжиг болгон тоглосон бол мөн 1924 онд Шалзат баахан шарга дууг Сайн дурын театрын бүлгэмийнхэн анх жүжиг болгон тоглосон түүхтэй. Иймээс Монголын урлагийн түүхэнд жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин гэх мэт мэргэжлийн нарийн заг ялгаа гараагүй нийлмэл байх үеийн биеэр үйлдэн тоглох үзүүлбэрийг Монголын театрын үүсгэл гэж үзэх бүрэн үндэстэй юм а. Жүжигийн тайз 1920 он бодит зургаас хуулбарлав. Сайн дурын театр. Урлаг уран сайхны сонирхогчдод зориулсан народны доом буюу ардын цэнгэл дэх ордон нь Монгол улсын театр урлагийн салбарын үүсэл хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм а. Энэхүү улс хоорондын клубын шинжтэй байсан ардын цэнгэл дэх ордны тайзан дээр л төрөл бүрийн үдшдэг концерт зохион явуулж кино үзүүлэн Орос Монголын уран сайханчид ший тоглодог байлаа. Тэд Оросын зохиолчдын сохорсон биш завшив, бэрх өдрүүд, Лувсын дагин зэрэг бүтээлүүдийг тоглож байсан юм. 1921 оны 10 дугаар сард Сэргийн театрт ший жүжигийн анхны бүлгэн байгуулжээ. Ингээд Лувсан Содном, Арднаавазар, Насанбат, Сундуй, Буй нэмэх нарын 20 шахам хүн Монгол үндэсний харилцаа дууг түшиглэн зохиосон Сумья ноён дуулал жүжиг, Гэсрийн дуужийн Нанд улам хааны бүлэг, Ушаандар зэргээс үндэслэсэн жүжигүүдийг тоглож байсан байна. 1922 оны 2 дугаар сард хувьсгал залуучуудын эвлийн төр цагийн төв хорооны гишүүдийн хурлын шийдвэрээр бүх Монголын хувьсгал залуучуудын эвлийн жүжигийн хүрээлэн байгуулж түүнд Лувсан Содном, Гомбожов, Нацаг дорж, Буй нэмэх, Дамдин базар, Иш дулам, Амгалан нар оролцож байжээ. Энэхүү бүлэгмийн жүжигчид 1922 оны 3 дугаар сарын 28-нд Буй нэмхийн ойрох цагийн товч дүүх буюу
Сандоо амбан хэмээх томоохон жүжигийг тогложээ. Бөмбөр ногоон хэмээх ардын цэнгэл хүрээлэнд жүжиг үзсэн Мортон залуус. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид энэхүү сэдвийн үргэлжлэлд 20 дугаар зууны эхэнд нийслэл хүрээнд гарч байсан кино, хагас ордны шинжтэй ажиллаж байсан театр зэрэг сэдвийг өгүүлээ зогсохгүй. Номын буйныг эрхэмлэгч монголчуудын бий болгосон судар хүчийн хүрээлийн архив, номын сан, номон зориулж босгосон дэлхийд цор ганц Монгол хөшөө зэрэг сонирхол татам түүхэн сэдвүүдээр эргэн уулз болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.